За нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 1-р ангид элсэн суралцах хүүхдүүдийн бүртгэлийг цахимаар буюу e-Mongolia системээр эхлүүллээ. Энэ хичээлийн жилд 2020 оны 1-р сарын 1-ээс 12-р сарын 31-ний хооронд төрсэн хүүхдүүдийг 1-р ангид бүртгэлээ. Энэ хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 1-р ангид элсэн суралцах 6 наснуудыг зөвхөн e-Mongolia системээр бүртгэх юм а. Хүүхдийн иргэний бүртгэл дээр хагийн давуу хамран сурах тойргийнхын сургуульд бүртгэн. Гэхдээ хүүхдийн тань оршин суугаа хаяг зөв эсхийг дахин нягтлахыг нийслэлийн боловсролын газраас санууллаа. 1-р ангийн бүртгэл одоо өнөөдрөөс эхлээд 28-ны өдөр хүртэл бол одоо бүртгэл эхэлж байна. За энэ хичээлийн жилд бол ер нь бол ойролцоогоор бол нэг хүн амын тоо прогнозоор бол нэг 37926 хүүхэд бол одоо бас 1-р ангид нийслэлд тийм ээ эцсэх одоо ийм ер нь төлөвтэй байна. Өнөөдөр эхэлсэн сүлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын 17-р хурал буюу COP17-аас үүдэн энэ жилийн эсэгчдийн бүртгэлийг бүрэн цахимаар явуулж байна. За COP17-гийн зохицуултын бүсэд хамрагдсан нийслэлийн 5 дүүргийн 60 сургуулиас бусад сургуульд биеэр очиж эсэлтийн талаар зөвлөгөө мэдээлэл авах боломжтой юм а. COP17 болж байгаатай холбоотойгоор бас бид нар бас яг энэ бүсчил нэг 3 бүс хуваацсан энэ бүсчилд нь хамаарч байгаа одоо нийтдээ одоо 60 сургууль байна. Энэ 60 сургууль дээр бол ер нь бол одоо аль болох одоо захимаар одоо энэ эцэгчүүдэд одоо мэдээлэх бүртгэлд нь одоо мэдээлэл өгөх одоо арга зүйн дэмжлэг үзүүлэх энэ ажлыг бол хийж байгаа. Үлдсэн одоо тэр бүсчилд хамаарахгүй байгаа сургууль бол одоо яг сургууль дээр бол одоо хэвээ ажиллаж байгаа гэсэн. Өнгөрсөн хичээлийн жилд 24000 гаруй сурагч нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийг төгсөж энэ жилийн эсэлтээр 13000 гаруй сурагчийн орон тоо нэмэгдэх төлөв гарчээ. Энэ нь ерөнхий боловсролын сургуулиудын тоо багтаамжийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага улам ихээр нэмэгдэх болсныг харуулж байна.